За тэгэхээр англи хэлний 1004 гэдэг номныхоо 5 дугаар хуудсан дээрээс бүгдээрээ 20-с 4-20-с 31-р одоо дүрмийг багш нь багцлаа тайлбарлаж өгье. Тэгэхээр одоо түрүүчийн хичээл дээр бид нэр одоо хамаатуулах төлөөний үгийн 1-р хэлбэрийг олчилж үзсэн байгаа. Миний, чиний, манай, танаа буюу my, your, his, her, its, our, the гэсэн үгнүүдийг үзсэн. За гэтэл бас юмыг хамаатуулахдаа бид нар миний гэж хэлэхээс гадна бас минийх гэж ярьдаг. Чиний гэхээс гадна бас чинийх гэж ярьдаг. Энэ хоёр хэлбэр манай хоорондоо бол өөр хэрэглээтэй байдаг. За минийх, чинийх, таных, за бид нарынх, манайх гэж ярихаараа бид нар одоо энэ англи хэлэнд ч монгол хэлэнд ч одоо энэ хамаатуулах төлөөний үгийн 2 дугаар хэлбэр бол өгүүлхэн гишүүн болж өгдөг байгаа тухайн өгүүлбэртэй. За тухайлбал одоо энэ байшин бол минийх гэж ярьдаг. This house is mine гэдэг. За энэ машин бол манайх гэх юм бол this car is ours гэж 2 дугаар хэлбэрийн заавал авдаг. За тэгэхээр хамаатуулах төлөөний үгийн 2 дугаар хэлбэр гэдэг нь mine, минийх, yours, чинийх, таных, за мөн одоо his, hers, its, түүнийх, ours, биднийх, манайх, theirs гэдэг нь тэднийх гэдэг үгнүүд. За энэ үгнүүд маань өгүүлбэрт өгүүлхэн гишүүн болохоос гадна бас нэг сонирхолтой хэрэглээг та нарт бас товчлоод ярьж өгье. За энэ 1-р хэрэглээ. My friend гэхээр бид нар яадаг вэ гэхээр миний найз гэж тийм үү? Одоо нэг хүнийг л чухалчлаад байгаа юм. My friend гэж ярихаараа. Гэтэл a friend of mine гэж бас ярьдаг. Энэ дээр болохоор бид нар хамаатуулах төлөөний үгийн 2 дугаар хэлбэрийг ашиглаж байгаа. Гэдэг чинь нэг гэдэг утгатай үг. Тэгэхээр энэ нэг найз тэгээ миний хийн гэж байгаа юм шиг харагдчихэв. Тэгэхээр энэ нь болохоор би хэд хэдэн найзтай тэдгээрийнх нь нэг нь гэдэг утгатай учраас миний нэг найз гэж орчуулдаг. Энэ бол миний найз. Энэ бол миний нэг найз. За үүнтэй адилхан our horse гэвэл манай морь гэд нэг морийг л ярьж байна. Гэтэл a horse of ours гэх юм бол манай нэг морь. Манайх хэд хэдэн одоо адуутай тэрнийх нь нэг нь гэдэг утгатай болчихж байгаа юм. Манай нэг морь наадамд төрүүлсэн тийм үү? Тэр a horse of ours won the first place in the naadam race гэх мэтэр. Your idea гэх юм бол чиний санаа. Тодорхой нэг санааг ярьж байна. Нэг л юмыг. Гэтэл an idea of yours гэвэл чиний нэг санаа буюу чиний хэд хэдэн санааны дундаас нэг нь гэсэн утгатай болчихж байгаа. Her dog гэвэл түүний нохой, a dog of hers гэвэл түүний нэг нохой. Тэр хэд хэдэн нохойтой тэдгээрийнх нь нэг нь гэсэн утгатай. Their son түүний хүү, тэдний хүү, a son of theirs гэж яаж байна. Одоо энэ хамаатуулах төлөөний 2 дугаар хэлбэрийг хэрэглээд тэднийх хэд хэдэн хүүтэй тэдгээрийнх нь нэг нь гэсэн утгатай болчихж байгаа. Тэгэхээр a son of theirs гэвэл тэдний нэг хүн олимпиадад төрүүлсэн. A son of theirs won the first place at the National English Olympics гэх мэтээр ярина. Дорж's car гэвэл доржийн нэг машиныг л яриад байгаа. Гэтэл a car of Dodge's гэвэл доржийн нэг машин нэгээд дорж хэд хэдэн машинтай тэдгээрийнх нь нэг нь гэсэн утгатай болчдөг байгаа. Тэгэхээр одоо энэ this car is Dodge's, this dog is hers гэж өгүүлбэрт өгүүлхэн гишүүн болж болохоос гадна ийм хэлэлгийг бас үүсгэдэг байна гэдгийг одоо энэ 20-с 31-р дүрм дээрээ тодорхой тайлбарлаж өгсөн байгаа. За тэгэхээр англи хэлний ном маань одоо хэрэглэгчдийн маань гарт англи хэлний 1000 үгийн нөөцтэй авиад зүүн одоо энэ сурагчдтайгээ хамтаараа очиж байгаа. Та бүхэн энэ хоёр номыг авахыг хүсэх юм бол одоо энэ 98 тэг 77 тэг 77 гэдэг утас руу уцтаад за тэгээд үнгүй хөргүүлээд авч болно. За тэгээд та бүхэн одоо энэ цолмонгийн сэлэн гэдэг пэйж хуудсыг дагаад бас одоо зөвхөн англи хэлний 1000 дүрмтэй холбоотой биш бас одоо сонирхолтой англи хэлний холбогдолтой ийм мэдээллүүдийг авахыг хүсвэл одоо цолмонгийн сэлэн гэсэн энэ пэйжийг маань дагаараа манайхаа.